Өглөөний мэнд манайхаа шинэ бичлэгтэй тавтан морил ажилдаа гарцсан явж байна. Өглөө 4:30-д гарсан. Эхнийхээ үнийг онгоцны буудлын дээр буулгачаад тэг одоо даунтаун руу явнаа. I'm going through. Саяны буулгасан үнтэй амар яриад хаанаас ирсэн, Боливоос ирсэн гинэ. Тэгэл одоо Болив руугаа буцаад явж байна. Маркетингаар ажилдаг нөө Pfizer гэх компани байдаг штэ. Юу үйлдвэрлэдэг? Вакцины, ковидын вакцины үйлдвэрлэдэг. Хүн гэл яг яриад явж исэн чинь гарцаан дороо гарчдаг штэ. Гэтэ нэх холуур тойрог л дээ нэг минут л нэгцсэн баг. Ямар ч алдаа гарахгүй явж исэн чинь гарцаан дороо гарчлаа. Даунтаун руу 24 минут байна ашгүй. Гяс очоод дахиад нэг км. Саяны трип чинь $37 болсон. Гэртээ сайхан амарлаа. Тэгээд өнөөдөр өглөө өрт гарчиж байгаа учраас гяс хэдүүлээ нэг гяс ч явах те. Өнөөдөрт ямар ч үсэн хэдүүлээ нэг багтаа $300 гинэ гэж зорих хэрэгтэй. Эрт боссон, эрт гарсан. Үр шимээ тэгжил хүртээ шүү дээ. Би одоо хотын төв рүүгээ явж байгаа байхгүй. Тэгээд энэ баруун талаар хотын төв рүү явсан зам харагдаж байна. Зүүн талаар болохоор хотын төвөөс буцаж байгаа зам харагдаж байна. Тэгээд голоор нь явж байгаа энийг экспресс лейн гэдэг байхгүй. Энэ ямар учиртай вэ гэхээр илүү хурдан явах сонирхолтой, орц гарц багтай тий. Машин бол илүү хурдтай явдаг тийм зам байдаг. За энэ болохоор хамгийн гоё юм нь хэрвээ даунтаун руугаа илүү их хөдөлгөөнтэй ачаалттай байх юм бол даунтаун зүг рүүгээ онгоодог. За ачаал нь буцаж байгаа үед байх юм бол эсрэг тал руугаа онгоочдөг. Тэгээд цаг цагаараа урсгал нь ингээд эсрэг тал руугаа онгоогоод явчихдаг. Энэ тэгэхээр гоё зам байгаа зү. Дараагийн үний онгоцны буудлын дээр авчраа буулгачлаа. Даунтаун руу ороод асаас нь шууд нэг дуудлага орж ирэл яг хажуунаас хүн аваад тэгээ 33 минут явж ирээ буулгачлаа. Одоо буцаа явах гэж. Зөрөөдийн хүн өгөх юм болов гэсэн чи өгсөнгөө. Одоо буцаж явах юм бол бас муугүй байна. 35 минут бай. 7:30 гэж даунтаунд очихоор байна. Энэ их сонио хүмүүс чи нөгөө сая 2 хүн суусан байхгүй. Тэгээд одоо энэ чи баг 36 37 Фаренгейт гэдэг чинь баг бодолчууд хасах градустай орсон байгаа байхгүй. Гадаа тийм хүүтэн байхад машин дотор орж ирчээд AC-г асаач хамгийн хүүтэнтэй нь тавиад үдээлгч гэдэг байхгүй. Даарч маардаг юм уу хааш. Тэгээд яг өвлийн эд хүүтнэр ч гэсэн эдний хүүхдүүд нь гадуур ингээд бүр нялх хүүхдүүд явж байгаа шүү дээ. Бараг нэг нас хүрээгүй ингээд хэрэг. Тэд нар ингээд явж байхдаа бараг нүцгэн шахуу явж байна. Хөл гарных нь арьс марьсны гарцсан тий. Тийм чирэг хүмүүс байд юм уу яа. Тэгээд нэг ханаа түрээд татгаа аваад байгаа юм уу? Гэхээр бас гайгүй. Гайгүй байх шиг байдаг. За даунтаунд ороод ирсэн явж байна. Хэр хурдан дуудлах хөөцгөө. Одоо би асаагаагүй байхгүй. Асаачлаа. $11. Алдчихлаа сайн нөхөө. Өөр хүн надаас төрүүлээд авчлаа. Авчиж. Саяны үнийг авчлаа $11. За онгоцны буудлын дээр ороод ирсэн байна. Өглөөнөөс хойш нэлээд busy
хүн зөөж явж байгаас хамгийн сүүлийнх нь онгоцон дээр буулгаад тэгээ одоо зогсоол дээр нь ороод ирсэн байна. Зогсоолыг харуулъя. Одоо Uber асаацсан дуудлага орж ирэхийг хүлээгээд зогсож байна. За одоо 10 цаг болж байна. Өглөөнөөс хойш яваад 100 Plainfield руу $30 Uber X юм байна. Явахгүй. Зүгээр санд толгойд байгаа байхгүй. Миний нөгөө accept rate мэт унахгүйгээр. Тэгээ $141-тэй явж гин өглөө 4 гэж гарсан. Одоо эндээс нэг айтах юм аваад тэр даунтаун зүг рүү явчмаар байна. Хүлээж явах зуураа хоолоо идчихье дөө. Эхнэр хоол иж өгч явуулсан. Өчигдөр орой би гэртээ ирээл тэгэл ядраад шууд унтж байгаа байхгүй. Бичлэгийг анзалж пост хийчихэл. Тэгэл унтцсан байсан чи эхнэр босоод ирсэн чинь хоол бэлдээ тавьсан бай. Халамжтай байгаа зү манай эхнэр. $25 даунтаун руу. Ваа. Яцгай. Вирус ийм нарны шил зүүж чаддгүй байсан байхгүй. Чаддгүй гэж таарах шил олддгүй байсан байхгүй. Тэгээд сүүлийн үед нэг юм таардаг шил олоод тэгээд зүгээд гэлсэн чинь нарны өдөөс явахаар нойр өрөх нь айгүй багасчт юм байна. Бас өглөө нэрээ нэг хүн аваад явсан чинь тэр нөгөө одоо физикч хүн гинэ. Тэгээд би ингээд таракны жолооч байсан гэдгсэн чинь би ч нэг юм зааж өгөө заа гэдгсэн чинь тэгсэн чинь одоо ингээд нөгөө таракны араас ч юм уу хажууд нь явж байхаар таракны дугуунд ингээд чулуу өсрээд жижиг тэрэгнүүдийн цонхойг нь хагадаг штэ гэд. Тийм гэсэн чинь тэрийг таракны хажуугаар шороотой зам дээр чулуутай зам дээр таракны хажуугаар өнгөрөхдөө ерөөсөө эрхийн уруугаараа баг зэргийн л тэр уртлын цонхон дээр ингээд дарчдаг гэж байгаа байхгүй. Жохон түлхчихдэг гэж байгаа байхгүй. Тэгэх юм бол чулуу өсөрсөн ч хагардаггүй гэж хэлж байна. Тэгээд тэрийг туршиж үзчихсэн хүн байна уу? Яг болд юм уу, болдгүй юм уу? Комент зөвлөлтэйгээрэй. Зооч шүнэ авъя. Орж ирэл нэг 2 өөр трип хийчихэд тавьжсэн чи буцаад онгоц руу явчихлаа. Саяны трип авсангүй канселдчихлаа. Цаад хүн нөрөө канселдчихлаа. Би ч ашгүй тэгээ бодоод байж. Сая нэг 2-3 цаг тасралтгүй явчихлаа. Жохон амраатлаа. Яг миний энэ хойтолд байгаа барилга Trump Tower, Trump-ийн буудал. Яг хотын төвд байна даа би. Тэрсээ хүнөө буулгачлаа. Пүүр нойр үрээд ноцороо сая нэг 58 минут наашаа ирж байгаа байхгүй. Бүр ноцоорчлаа. За одоо ганцхан трип хийчих юм бол өнөөдрийн норм дуслаа. Одоо цаг 3:15 болж байна. Тэгээ зөрүүд ямар ч нэг хүн авчлаа. Тэрийг хийгээд хүрэх нь байх нь. Хүүхдүүдэд цэцэрлэгээс авах цаг нь бас болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнээ буулгачаал тэгэл явъя л гэж бодож байна. Ийм шоколадтай самарны цуглуулга гэдэг жоох нойроос иргэй да. Гоё яагаас та. За дуслаа манайхаа. Цаг дөнгөж 3:40 болж байна. Өнөөдрийн хийсэн мөнгө гэх юм болоо харагдаж байна. $312. Өнөөдөр 9 цаг 34 минут онлайн байсан байна. 14 трип хийсэн байна. $312, $35 типтэйгээ инклюдед юм байна.
За тэгээд дөнгөж 3.45 болж байгаад өнөөдөр ингээд цаашаа үргэлжлүүлээд ажиллах юм бол $400-500 хийх боломжтой байгааз. Өглөө эртхэн шиг гараад ажиллах юм бол те. За тэгээд би бол одоо ажиллахгүй. Очиж хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авах шаардлагатай байна. Тэгэхээр явлаа. За яг завтаа болсных хэдүүлээ нэг хэдэн комменттой хариулчихъя. Нөгөө загсчны замнал рата баасыгаад байгаад те. Яг коммент уншдаг цагтай болвол ингээд энийгээ байнга хийгээд байвал гоё юм шүү дээ те. За YouTube дээр ирсэн комментуудыг уншин та бүхэн бас асуулт асуумаар байх юм бол YouTube руу ороод коммент бичээд үлдээчээрэй. Тэгээ дараагийн бичлэгүүдээр хариулаад явна. Машин нэг цэнгээрээ хэр удаан явдаг вэ гэсэн мэн. Одоо миний унж байгаа Tesla бол 100% цэнгээрээ 289 майл явна. Өнөөдөр өглөө би бүтэн цэнэгтээ гараад 4 цаг болж байна одоо. Тэгээд харахад 78 майл явах цэнэгтээ үлдсэн байна. Энэ одоо хуваараа харах юм бол 27%-тай үлдсэн байна. Дараагийнх нь хар бор ажлыг хийхдээ биеэ чирэгжүүлж чангаруулж байна гэж бодож хийвэл сэтгэлд амар үгүй жоохон хэцүү юм гэд бодоод ах юм бол ядарнаа гэдэг чинь энэ бол маш зөв шийдвэр байна гэж байна те. Баярлалаа. Чикагод ирээд удаагүй хүн байна. Оюутан болохоор ажил олдохгүй хэцүү байна гэж туслаач гэсэн байна. Тэгээд зөндөө ажил байгаа шүү дээ. Өөрөө асуугаад яваарай. Гийнх нь реновашн хийгээд хэдийг авдаг вэ гэсэн байна. За бичлэгтэйгээ хамт байгаарай. Би ингээд энэ байшингаа засаа те. Тэгээд дараа нь зараад хэдээр аваад юу оруулаад дараа нь ашиг нь ямар болсон бүгдийг тайлбарлан. За туслах ажилчны хувьд бол туршлагаасаа хамаараад хамгийн багадаа 150. Тэгээд дээшээ 200 300 гэдээ явд юм билээ. Таракийн ажил арай л их засварын зарлага ихтэй санагдсан гэж. Энэ ер нь бол үнэн яг миний нөхцөл байдал дээр тэ хуучин тарактайс учраас за шинэ тарак авчих юм бол засварын зардал нь бага ч гэсэн сарын төлбөр нь өндөр болчдөг. Тэгэхээр ерөнхийдөө бол дүндээ дүн. Гэхдээ шинэ тарак унаад явах чинь гоё шүү дээ тэ. Тэгээ хүмүүс өөрсдийнхөө сонголтоор л өөрсдийнхөө боломж болцоогоор тэгээ шийдвэрээ гаргаад явдаг. Энд нэг юм коммент байна. Хаа Uber хийхдээ ямар үед нь нэгсээ асаагаад ямар үед нь бусдыг нь асаадаг вэ? Яаж Uber хийвэл ер нь ашигтай вэ? Tesla бусад хайбрид машинуудыг бодвол өндөр болох уу? Австралиас үзэж байна амжилт гэсэн байна. Тэгэл өөрийнхөө мэдрэмжээр л явна шүү дээ. Ер нь тэгэл ямар цагт хаана амьдарч байгаагаас шалтгаалаа тий. Аль цагт нь хэдэн цагт аль хаана байж ах юм бол ер нь юу дуудах магадaltaй гэдэг л өөрөө туршлагаараа явж үзэж ижил мэдэндээ. Чикагод бол нэг өөр тий. Одоо Нью-Йорк, Сан Францискод бас нэг өөр байгаа. Tesla hybrid машинуудаас өндөр болох уу гэж байна. Hybrid машин би унж үзэг болохоор мэдэхгүй байна. Hybrid одоо яг би ягаад Tesla унаад байгаа гэх юм бол гэртээ цэнгэлждэг. Гараж дотроо оройд очоо гараж руу цэнгэлждэг учраас тэгээд шөнийн цагаар нөгөө нэг тог хөнгөлөлттэй үнээр цэнгэлждэг учраас маш бага үнээр цэнгэлдэг. Тэгээд баг 300 майл орчим өдөртөө явчихдаг байхгүй. Тэгэхээр хамаагүй ашигтай. Нөгөө нэг Сианагаараа нөгөө минивэн байгаа шүү дээ. Тэрүүгээрээ явах юм бол өдөрт бараг нэг $40-50 бараг бензин иж таардаг байхгүй. Тэгэхээр энэ Tesla болох миний хувьд хамаагүй ашигтай. Тийм. Бас хүмүүс нөгөө нэг Tesla-гаар шинэ машинаар ингээд Uber хийгээд хаар ч мууд нь шүү дээ. Хайр машин гэдгсэн байна. Тэгээд одоо $50 өгч бензин хийж явж ирснээс одоо баг шөндөө энийг чинь бүтэн цэнийг аавна гэхээр нэг за өсрөөл нэг $5-10 болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хамаагүй ашигтай байгаа учраас хэсэгтээ ямар ч хэлсэн ингээд явж байна. За өнөөдрийн хариулах асуултууд бол ийм байна. Тэгээд дараагийн бичлэгтэр та бүхэн бас асуултуудаа үлдээгээрэй, идэвхтэй гоё subscribe хийгээрэй. Бичлэгүүдийг маань үзэж байгаад баярлалаа. Өнөөдрийн бичлэгээ ингээд дуусгая. Одоо би хувийн ажлаа амжууллаа. Дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Түр бай.